Нарны тусаа яагаад ингэж их төрөгч вэ? Гадаа бороо орж байгаа ш дүүн. Өцгдрийн талаар ярилцъя. Өцгдөр болохоор бүр ингээ Кванхамуны өмнө нь байдаг зүлгэн дээр бүр ингээ маш их хөл хөдөлгөөн өгтэй. Яг өмнөхөн талд нь Кёмбукгун ордон байгаа. Тэгээд Кёмбукгун дээр уулчид амар их очоод хамбуу гүмсөөд ингээд зургийн хөргөө ахуулаад суудаг. Ингээд орой болж ах үед наарж аргах үед те ингээд гоё концерт үзээд йога хийгээд ингээд байсан. Миний хувьд болохоор яаж тийм те хажуугаар ингээд машин өнгөрөөд бүр мэдээ автобустай хүмүүс явж байгаа. Аялагчид хүртэл ингээд явж байгаа. Тэр хүмүүсийн өмнө ингээд йога хийнэ. Очихоос өмнө зураг энтрийг нь харж байгаа штэ инстаграмаар. Тэр хүмүүс амар зөрөгтэй юм бэ гэж бодчихсон байхгүй. Тэгээд яг очоод ингээд хонжон чапсуу игээд концерт нь дуусаад те ингээд концерт бол үзэхэд явахтай тэгэл ингээд бүгд инээгээл алга тшилтаал те ингээд зүгээр концерт үзэж байгаа болохоор яг тасгал нь ингээд эхэлсэн чинь за би хийж чадах лүү би юу лээ гэж дагаад хийжсэн чинь нэг мэдсэн чинь бүр ингээд оройны 9 болцсон байсан байхгүй санаа зовх зүйл ганц ш байгаагүй мэдэрсэн мэдрэмжийнхаа талаар ингээд хуваалцах юм бол амьсгалах салхи тэгээд дээрэс нь хажуугаар ингээд машинууд өнгөрөөд, автобус өнгөрөөд тэр олон зүйлийг бүр ингээ үл хамааран зөвхөн ингээд амьсгалтаа төвлөрөөд хийж байгаа тасгалтаа ингээд төвлөрөх нь хамгийн чухал байсан. Нөө за би энийг хийж байгаа шүү гэдэг юм дээрээ ингээд төвлөрөөд тэгээд Изабел гэд нэг багш гарч ирээд ингээд нэг юм том юм бөмбөрч гэх юм уу одоо нэг юм ингээд зогсон байхгүй юу? Тэр үед би ингээд нэг юм соронзон юм энерги гэх юм уу юм нэг юм мэдэрсэн. Тэгээд юу гэж хэлэх юм бэ? Нэг киноменон дээр ингээд нэг юм соронз ингээд татдаг гэх юм уу? Ингээд ирдэг, хүч ингээд явдаг гэх юм уу? Нэг яг тийм танхим дотор ингээд йог хийхэд бол тэгэл хажуудын шарах юм бол тойлолтой бид нар өөрсдөө хараад өөрсдөө ажиллаад ингээд. Тэгтэл хамуун дээр очиод йог хийсэн чинь барилга харагдал тий. Тэр чи одоо түүхэн дурсгалт хэдэн 100 жилийн одоо настай барилга үлээ те. Энэ одоо Солонгос тий дээрэс нь ингээд маш олон жуулчдын одоо төвд те йога хийж байгаа шүү гэж бодсон ч бүр ингээд амар гой санагдаад тэгээд ингээд тасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс хөвчлэн бүгд ингээд хэдөө сонирхогчд байгаа штэ. Хүмүүс өөртөө сорих гэж тэр юм нэг том дэлгэсний урд өдөөс харсан том барилгын тэр ойр орчимд ийг мэдрэж амьдралдаа нэг гоё туршлага болохыг хүссэн. Яг надтай адилхан л очсон байх гэж бодсон. Түрүү жил бас болсон. Энэ удаад ингээ 2 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа Тайбэт йога гэдэг Кванхамун Кёмбукгун гэдэг бол тэгээ зүгээр ингээд зочлож хамбуу гүмс гэж очдог газар биш. Яг тэр урт дахь зүлгэн дээр нь суугаад йоганд туртай хүмүүстэйгээ хамт тэр хүмүүсийг мэдрээд ингэх туршлагыг ингээд нэг ч удаа авсан миний хувьд ингээд галзуу бас сонирхолтой санагдсан. Ямар ч зам хийж болтгол юм лээ.